Хүний нөөц сургалт хөгжлийн газрын сургалт хөгжлийн албанаас компани дүрм журмыг цуврал хичээл болгон танилцуулж байгаа лээ. Энэ удаа та бүхэндээ ээлжийн амралт авах журмын тухай танилцуулгыг хүргэх болно. Энэхүү журмыг Монголын Алт Маг группийн ерөнхийлөгчийн 2025 оны А30 тушаалаар баталсан бөгөөд группийн салбар, охин, хараат компаниудын ажилтнуудад ээлжийн амралт олгохтой холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй. Энэхүү журам нь хөдөлмөрийн тухай хууль, тус хуулийн хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралттай холбоотой цалин тооцох болон компани хөдөлмөрийн дотоод журамд үндэслэн болно. Юуны төрөнд нийтийн удирдлагууд жилийн эхний улиралд багтаан өөрийн хариуцсан нэгжийн ээлжийн амралтын хуваар төлөлгөө гаргаж хөдөлмөрийн харилцаа хариуцсан нэгжид хүлээлгэж өгнө. Хөдөлмөрийн харилцаа хариуцсан нэгж тухайн хуваар төлөлгөөний хэрэгжилтэд хяналт тавина. Өдөрдөх ажилтнуудыг ээлжийн амралттай үед орлох ажилтнуудын жагсаалтыг ерөнхийлөгчийн тушаалаар баталдаг. Орлон ажиллах ажилт нь ээлжийн амралттай байгаа ажилтныг ажилдаа эргэн орох хүртэл нь бүрэн төлөөлж үр дагаврыг хариуцна. Нэгжийн удирдлага, ажлын ачаалал, орлох ажилтны боломж зэргийг харгалзан үзсний дараа тухайн ажилтны ээлжийн амралтын хугацааг тодорхойлж хөдөлмөрийн харилцаа хариуцсан нэгжид өгнө. Удирдах ажилтнууд ээлжийн амралтын хүсэлтээ ерөнхийлөгчөөр шийдвэрлүүлнэ. Ажилтан эмчилгээ хийлгэхээс бусад үед цалингүй чөлөө авах тохиолдолд ээлжийн амралтын хоногоос хэсэгчлэн эдлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргийг биелүүлээгүй бол цалингүй чөлөөтэй байсан хоногийг ээлжийн амралтын хоногоос хасаж тооцно. Ээлжийн амралтын хугацааг тухайн ажилтны анх ажилд орсон цагаас эхлэн ажлын жилээр тоолно. Хуанлын жилээр тоолохгүй. Нэгжийн удирдлагууд ээлжийн амралтыг биеэр илрүүлэх зарчмыг баримтлан зөвхөн ажлын зайлшгүй шалтгаанаар эсвэл ерөнхийлөгчөөс чиглэл өгсөн тохиолдолд биеэр илрүүлэхгүй байж болно. Хэрвээ цалингаа авсан боловч тухайн жилдээ багтаан амралтаа биеэр идлээгүй бол биеэр идлээгүй хоногийн цалинг 1.5 дахин нэмж олгоно. Гэхдээ нэгжийн удирдлагын саналаар нөхөн амрах боломжтой бол нэмэгдэл олгохгүй. Журмыг зөрчсөн тохиолдолд журмыг зөрчсөн ажилтнанд хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шитгэл ногдуулна. Харин санхүүгийн хохирол учруулсан тохиолдолд санхүүгийн хохирол учруулсан ажилтан тухайн хохирлыг бүрэн барагдуулна. Энэхүү журамд хөдөлмөрийн харилцаа болон санхүүгийн нэгжүүд хяналт тавина. Хүний нөөц сургалт хөгжлийн газрын сургалт хөгжлийн албанаас ээлжийн амралт олгох тухай журмыг танилцууллаа. Баярлалаа.